Тэгэхээр өнөөдөр бол ерөнхийдөө 6 сарын 25 зуны төлөвлөгөөний хамгийн ихэнд байгаа зүйл бол одоо Erasmus Plus гэдэг богино хэмжээний прожектууд байдаг. Тэнд одоо бид ингээд Эстониагийн нэг юм хөдөө газар очоод тэгээд тэнд нэг бясалгал хийх, тэгээд ууланд гарах, хайкинг хийх, кемпинг хийх юм байгаа байхгүй юу? Энэ яадаг гэх юм бол ихэнхдээ нэг 7-аас 14 хоногийн хугацаанд бүх юмыг нь Европын албанаас дагаад хэрвээ одоо тухайн зааж өгсөн улсууд байдаг. Төсөл нэгдэх болгондоо ийм улсаас хүүхдүүд аавна гэдгээ заагаад өгчдөг. Тэр улсынх нь одоо би ингээд Итали сурдаг учраас Итали хамааралтай төслүүдэд оролцож болно гэсэн үг. Тэгээд одоо миний яг явж байгаа төслүүд нь юу болох вэ гэх юм бол илүү юм emotional intelligence, psychology. Тэгээд би өөрөө юм аюул сонирхолтой болохоор энэ project-д явахыг угаасаа их хүссэн. Энийг болохоор төрийн бас байгууллагууд зохион байгуулдаг. Европт бүртгэлтэй төрийн бас байгууллагууд. Тэнгууд одоо жишээ нь юм слоттой Италиас 3 хүүхэд авна гэх юм бол одоо Италиг дээр төлөөлж байгаа төрийн бас байгууллагууд нь анкетыг үзээд тэгээ 3 хүүхдээ явуулдаг гэсэн үг. Тэгээ ямар тач би өмнө нь болохоор нэг юм төсөл рүү Словак руу явж исэн. Тэгээ тэр болохоор юм project dissemination бас яг жоохон social mediaтай холбоотой тийм төсөл байсан. Яаж төслийг нөгөө компанид ажиллаад бусдад илэрхийлэх үү гэдэг тиймэрхүү утгатайсэн. Гэхдээ ер нь айгүй гоё project байсан. Тэгээ одоо бас айгүй excited байна. Тэгээд одоо яг officially 100 эхлүүлж байна. Төлөвлөгөөгөө танилцуулах юм бол за би 27 оны өглөө ингээд босоо онгоц бодлогт 2 цаг автобусаар явдаг. Унгарын Будапешт руу нисэнэ. За тэгээ Будапештад очичоод найзаасаа түлхүүр аваад гэлтэн хараад тэгээ чумдаа нүлтэн. Яг тэгвэл би 100 Италид байхгүй байхгүй юу? 100 би Унгарт байна гэж бодож байгаа юм. Дараа нь яг шөнө нислэгтэйсэн баха. Эстониагийн Таллин гэдэг хот руу өөрийн 5 цагаас нислэгтэй. Таллинаас хүүхдүүдтэйгээ уулзаад би зочид бодолд нэг хоног маргааш өглөө нь галтрын зугаад галтрээс яг төсөл болох газар руу очино. Тэгээ тэнд яг ямар төсөл болох вэ гэдгийг нь бүгдээрээ хацгаая. Будапештд гэсэн байна. Би сая усанд очоод дөнгөж гарч ирээд тэгээ юу хийж байгаагаа харуулсан. Би ингээд түлхүүр аваад найзгаа байранд олж ирсэн. Тэгээд би энд нэг юм байрны гэдэг байгуулж байгаа байхгүй юу? Тэгээд тэрний бахан мэдгүй нэлээ эзэмлэгөө нээл бичиж асууад тэгээд тэр нэйлэгдсэн бахаар нь би Эстони руу компьютераа үлдээж авъя гэж бодоод байгаа юм. Тийм болохоор одоо компьютер дээр хийх ёстой бүх юмнуудаа хийгээд дуусгаад тэгээд явна гэж бодсон юм. Тэгээд нэм data sheet lease contract гэдэг хоёр юм хийх хэрэгтэй. Тэрийг нь уншиж танилцаад тэгээд мэлчээд байж. Тэгээд би өөртөө нэг юм чирэгтэй усан шашинд жимстэй газтай ус. Тэрийг зүгээр ус авах гэсэн энэ сонирхолтой харагдаад харна авцсан юм дайггүй л юмтай байлээ. Тэгээд чундаануудаа тэнд тавьсан байна. Танаас надад юм цэцүүхсэн. I was unexpected period of the day. Намайг огтон гэж бодоо. Тэгээд штэ энд амар халуун. Би ингээд Итали тахта ер нь 29-30 таа байгаад байсан. Гэхдээ манайх ч бас нэг юм далайн иргэ бат. Тэнгүүд юм далайн сэлхтэй чигтэй тэнгүүд арай гайгүй. Тэгээл би тэнд тахта 29-30 хөрөнгөт нь өглөөл шатлаа ингээд уцаад байдаг гэсэн юм а. Тэгээл хэцүүдэд байсан чинь яг энэ дээрээ онгоцноос буусан чинь 37 хэмээн халуунтай амар халуун байсан. Би анхудаа л 36-37 амьдрал миний хамгийн дээдлээ үзчихсэн л 32 ах удаа Монголд. Тэгээ 37-38 градустай байлаа өнөөдөр.
очид бодолтой олж ирлээ. Одоо сая би дэлгүүр утсан юу авсныг цай. Тэгээ би өглөөдөө хотоор жоохон явж агаад би заавал ингээд 3 цагаас чекин хийх хэрэгтэй гэж бодоод ирсэн. Тэгсэн чинь үгүй маань. Тэгээ ашгүй тэгвэл би яг жоохон хүчгээд нэгт ядраад хоёрт нуруу өгдөөд тэгээ одоо уул нь ингээд өдөр 1 цаг дөнгөж болж байгаа. Тэгээ хотоо үзэж гоё алхаж болно. Гэхдээ би арай тэгж чадхааргүй л ах шиг байна. Тэгээд сая би зүгээр дэлгүүр ороод одоо тэгээд өдрийн хоол, өдөр оройн хоол маргааш өглөөс идэх юм аа. Дэлгүүрээс ер нь би зүгээр авчиг гэж бодоод маргааш өглөө идэх йогурт авсан байна. Маргааш өглөө энийг идчихэл галт тэргэндээ суугаад юм да. 3 шоколад. Энэ зүгээр Эстоноос авсан шоколад. Тэг ингээд яг нөгөө нэг юу бичмэшигтэй аюу гоё. Орос шиг зарим юм кириллсэн. Тэг энд орсоор бичсэн юм бас би зөндөө үзсэн. Тэг энийг болохоор энэ хоёрын Будапешттэй байгаа найзтай өгөх юм. Ийм би зүгээр яг хэд тоног тэрэг болж магадгүй гэд авсан. Тэгээд энэ усыг одоо ууж агаад явна. Гэхдээ хоолны үед ер нь надад амар таалагдсан. Одоо энэ жишээ нь Солянка шүл. Энд байвал ер нь хоолны үед ямар ч асуудалгүй л ах юм шиг байна. Тэг би тэнд нийслэл салат харсан, шилтэй өвөлцөө харсан. Яг нөгөө бид иддэг Монгол хахад иддэг байсан юмнууд бөөндөө байлээ. Тэг би өнөөдөр шүл ууя гэж бодоод ийм авсан байна. Тэгээд энэ зүгээр 1 евро 50 цент байхаар нь авсан юм аа. Энийг би махтай хэсгийг мэдгүй. Тэгтээ жоохон пицца шиг юм байгаа байхгүй юу? Тэгээд ийм авсан. Томатны жуус. Энийг одоо уuna. Тэгээ ер нь би бол надад хотоо гарч үзэж мүзээд гоё юмар байгаа ч гэсэн би өгдөөд байгаа байхгүй юу? Тэгээд энийг би одоо хэд хоногтой гайг болчих واخ гэж бодоод байгаа юм. Тэгээ надаас юу гэж суулж болох вэ гэвэл юу ч болж исэн эрүүл мэндээ орхигдуулж болохгүй шүү л гэдэг асуух хэрэгтэй. Гэхдээ утгагүй ингээ гайг болчихно. Ер нь айгүй гоё хот байна. Нэг тийм цаг хугацаагаар аялаад нэг дээр үед очсон юм шиг. Ингээд юм мөрөдөл амар. Яг жоохон нэг тийм викингуудын хот мот шиг санагдсан. Яг нэг таверн нь орж нэг ийм том аяхтай бие юмар санагдтал тийм байшин удсан. Одоо ч гэсэн миний яг энд байгаад байгаа дээврийг харах юм бол яг нэг тийм үлгэрийн нэг тосгонд очсон юм шиг санагдгаа. Үнэн ч гэсэн бас гайгүй. Одоо ингээд би сая ингээд баахан юмнууд авч байгаа штэ 3 шоколад, дээшүүл, тараг. Тэгээ би нэг 14 евроор авсан болов. Бүгдээрээ нийлээд. Тэгээ улсын нийслэл гэж ботход бас арай гайгүй. Тэгээд одоо би энийг явуулчаад доошоо явж хоолоо халааж идэх даа галтаатай. Өнөөдөр яг энд ирснээс хойш 4 дахь юм уу 5 дахь өдөр болж байгаа шиг байна. Тэгээ одоо яг өнөөдрийг хасах юм бол 4 өдөр Эстонд байна. Энд байгалнаас амар гоё. Тэгээ буцаад юм Монголд ирсэн юм шиг санагдахаар. За яг эхлээс нь ингээд юу болсон бэ гэж ярих юм бол за эхлээл бидэд бөөндөө нийлээл танилцаал. Тэгээд одоо яг энэ venue манай байгаа venue чинь бас нэлийн юм хөдөө. Тэгээд яг энд болохоор зөвхөн бид хэд л байгаа. Эргэн тойронд ямар ч тийм хүнсний дэлгүүр, хот суурин байхгүй. Тэгээ ингээд
айгүй их тийм байгуултай холбогдох боломж ихтэй. Манай яг лагераас иймэрхүү газар байдаг л да. Тэг ингээд яг адилхан юм гүзээлцгэн нэрс сургадаг. Тэг хоошоо нь очиж гүзээлцгэн нэрс идэж болно. Mental health-ийн тухай сешнүүд ороод бидэд юм зааж өгөөл дахиад нэг юм adventure education гэдэг юмыг бидэд бас жоохон судлаад үзээд байгаа юм. Одоо энэ жишээ нь ингээд сербд сэтгэл зүйч гэдэг ихч мэгч байгаа байхгүй юу. Тэгээд ер нь энд байгаа хүмүүс яг overview гэх юм бол айгүй тийм гоё хүмүүстэй танилцсан. Одоо жишээ нь ингээд сербийн гүйлтийн атлетикийн national record эзэмшдэг хүнтэй ч юм уу. Эсвэл яг нөгөө нэг сэтгэл зүйч гэдэг ихчтэй. Тэр ихч айгүй гоё ихчээсэн нэг юм йогоор хичээлдэг. Do you want to say something? Hello. Бас яг манай Италиас ирсэн хүмүүс Миланд амьдардаг охинтой танилцсан. Тэгээ Словак хүмүүсээс амар хөөрхөн бид нар ингээд Словак хоёр охинтой өрөөндөө байгаад байгаа байхгүй юу би. Тэгээд Шведэд амьдардаг нэг Индонез охинтой бас танилцсан. За тэгээ энд байгаа хүмүүс бол ер нь айгу тийм сонирхолтой хүмүүс. Яг тэгэл бид нар ингээд найзууд болоод хамаг юмнуудаа хоорондоо яриад ялангуяа одоо бид тэр өрөөнийхөө хүмүүстэй айгу дотн болоод тэр хоёулаа Словак хоёр охин хоёулаа жоохон тийм надаас дүү хүмүүс л те 19 18 тийм үү. Тэгтээ бас айгу мундаг. Одоо ингээд 6-7 төсөлд оролцсон тийм professional атлет байгаа хгүй тэр охин бол. Тэгэл ер нь ингээд бодоод ахад дэлхийд ямар их хийж болох юм байдг юм бэ? Тэгшээ бас юу болсон бэ гингод Estonian sauna гэдэг юм сауны соёлтой бидэд нэг юм нуурын зах дээр бүр юм хөвдөх саунтай байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр саунд нь би яг альбасаар бол орж арай үзег байгаа. Гэхдээ эднэр одоо жишээ нь ингээд бид нар нэг удаа юм бургасан юм хийн гэх мөчлөнүүд нийлүүлээд тэгээд саунд орохдоо тэгээд энэгээр ингээд бие ороолгоод ч юм уу эсвэл нөгөө нэг салхи үсгэхийн тулд тийм бургаснууд ашигладаг гэд тэнгуү тэр чинь бас ингээд усан дотолчингууд аюу гоё нэртэй болчихно. Тэгээд тийм соёл байдаг юм байна. Бас нэг юм фестивал явж утсан локал хүмүүс нь ямар байд юм бэ? Энэ нэг юм нуурын иргэн тойронд амьдардаг Эстон хүмүүс одоо нийлээд энэ нууранд амьдардаг загас магаснуудтай холбоотой ч юм уу. Ямар ч тач энэ нуурын экосистемтэй холбоотой фестивал хийсэн байхгүй юу? Тэгээ би тэндээс очиж нэг төлхөрний авсар авсан. Тэгээ яг фестивальтай танилцаад ер нь л ингээд аюу олон төрлийн амьдралыг үзэж болохоор She moves like a map with no borders, a whisper caught in the wind. I see her boots at the corner cafe with a notebook and a grin. She's chasing skies I've never named while I stay in my lane. But something in the way she moves keeps pulling at my chain. Oh, traveler, goodbye. You carry the sun in your stride, leaving behind what I hold inside. If I don't ask your name today, I may never get the chance to walk beside your one.